Би ардчлал таартай. Учир нь хүнд ч саад болохгүй л бол хүртэх эрх чөлөө минь хязгааргүй болохоор хүмүүс нь хөгжиж хөгжил нь хурдалсан улсаа бид бүр илүү хөгжүүлээж гэж ардчилсан намыг сонгосон. Гэвч хүсч сонгосон ардчлал маань харин хүнийрхүү сэтгэлтэй хэдхэн хүний нэгдэл байсныг мэдсэнгүй. Өчигдөрхөн ардчлагч гэж итгэдэг байсан ах. Өнөөдөр ахын дүү тайван бай. Энд чинь улс төр шүү дээ гэж нүдээр инээмсэглэж байна. Улс төрчтэйгээ би мэднэ. Гэхдээ улс төрийн тоглоом төдийхөн зүйл гэж боддгийг мэдсэнгүй. 2 сая монголчуудаа хүний өөр ингэж хуваахыг харлаа. Авилгалчдыг өмөрөхгүйч алагчилж шийтгэхийг нь бид зөвшөөрөхгүй. Харснаа авилгач харан дуудаж хараад бус хөвлөлт халдан хувийн өмчрөн шүлсээ үсчүүлж тэр бомтон болгоотгоо гэж бид та нарыг сонгоогүй. Хоройтой хотын хомхай арчлагч хотын гэр хороолыг хаус хороол болгоно гэсэн амлалтаа мартсан ч хүүгийнхээ компаниг харин тендерт ялуулахаа мартсангүй. Хитрхи улс төржилт хэн нэгний уран яриа бэлдүүлчлалт барьцаалагдсан бяцхан тарих угаалтанд хурддагдана гэж тооцож байгаа хүмүүст уучлаарай. Монголын залуусын тарих та нараас хавьгүй илүү хөгжсөн шүү гэдгийг сануулъя. Масктай ярихаар магадгүй айсандаа гэж дүгнэх байх. Үгүй ээ. Үнцэнгүй маскны ард нуугддаг арслалтай танилаар нь дамжин ойлголцож байна. Эцэст нь залуустай хандаж хэлэх үг байна. Хитрхи хэрхлийг бүү даг, хэлбэрт бүү захирагт, утгагүй улс төр уран ярианд бүү авт. Харин зүгээр л хинэн их орондоо жинхнээсээ хайртаг, хийсэн ярьснаар нь биш, хийсэн бүтээснээр нь